За юу яцхан. За тэгэхээр дахиад энэ 7-ны дугаар дээр том нь оролцох боломжгүй боллоо. За заатны чи ажил нь бас жоох амжихгүй байх шиг байна. За тийм учраас хэдүүлээ. За техник шинжилгээний дээрээ апдейт хийгээ явчих гэж бодлоо. За ямар ч байсан хэдүүлгийнх нь хүсэдээс уналтын хөдөлгөөн бол яг гоё орж ирлээ. За энэ дээрээс баггүй хүмүүс ашиг хийсэн чат бол ирсэн. За мэдээж та бүхэнд бол баяр хүргэе, мэдээж ярилцаанд орж байгаа. За түнс ашиг хүртэж байгаа баяр хүргэе. За мэдээж ашиг бол одоо татаж авах. За profit-ийг авах. За эсвэл ашигаа тадлаж хаах шиг гэх мэтчлэн иймэрхүү менежментийг хийгэрэй гэж бол зөвлөмөр байна. За миний хувьд бол TP аваад бол арилжаансаа гарчихсан байгаа. За одоо л харьцангуй хүлээлтийн байдалтай бол байна гэсэн үг. За Ethereum дээр мөн адил гоё short арилжаанд орсон. За short арилжааны гоё момент юу н орж ин да гэж. За түрүүчийн дугаар дээр энэ дээр ихэд бол арилжаанд орох боломжтой гэж ярьжсэн боловч за энийг л алдсан. За энэ week татаад энэ дээр оролцож чадаагүй. За харин явсаар аваад энэ дээр эргээд pullback хөдөлгөөн орж ирээд pullback хөдөлгөөн орж ирсэн дээрээ давхцаад юу үссэн бэ гэхээр за доошоос магадлал паттерн үссэн. За энэ паттернийг доошоос зөрүүлээд за паттерны ихсэн зэг дээр TP тавьсан гэсэн үг. За энэ бол арилжаал ингээ хаагдсан. Илүү ерөнхийдөө swing маягийн арилжаа хий гэж бодсон боловч за TP тавьсан маань өөрөө жоохон арай эртцсэн болов. Ерөнхийдөө энэ хүчтэй уналтыг бол тооцоолсонгүй ямар ч гэсэн унах нь л унах гэж бодож байсан боловч бас арай илүү хурдан ороод ирлээ те. За одоо харин яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. За ямар ч байсан эхний ээлжинд хэдүүлээ нэг юм ярихнаа. Ерөнхийдөө паттерн сэтэрх юм бол паттерны эхэлсэн цэг дээр ирэх магадaltaй гэж ярьдаг те. За ерөнхийдөө бол паттерны эхэлсэн цэг дээр бол ирчихлээ. Тэгэхээр эндээс орж исэн үн зөвлөгөн бол те. Иш ингээд ерөнхийдөө ороод ирлээ гэсэн үг. За тийм учраас одоо хэдүүлээ юу хүлээх хэрэгтэй вэ гэхээр correction хөдөлгөөн хүлээх хэрэгтэй. За correction хөдөлгөөн гэдэг одоо баг мэддэг байсан баг те. За эндээс нэг иймэрхүү паттерн хүлээх гэсэн. Ерөнхийдөө энэ дэр үүссэн correction буюу засрын хөдөлгөөнийг энд хүлээж агаад за магадгүй одоо энэ ингээд үүсэл нь эхэлж иж магадгүй. За ингэж яваад за иймэрхүү байдлаар үүсэх юм бол дахиад short арилжаанд орох нөхцөл бүрдэнэ. За одоо бол яг шууд арилжаанд орё гэхээр хүчтэй уналтын хөдөлгөөн ороод ирсэн. За ерөнхийдөө одоо ингээд жоохон савлгааны хөдөлгөөнд орж ирнэ. За тийм учраас одоо яг арилжаанд buy sell ороход алийгүү хаана stop loss-ыг тавих юм, хаана TP тавих нь ойлгомжгүй болчтой учраас бас төдийлө арилжаанд орохгүй байхыг ирмэлзээрээ илүү харж байгаарай гэж зөвлөмөр байна. За энэ уналтыг бас юутай холбож ойлгох вэ? Энэ юу болоод унчваа те. За бас алтны үед ярих юм бол алтаас нэлийн хүчтэй уналтын хөдөлгөөн бол үзүүлсэн. За юу болоод энэ уналтын хөдөлгөөнд орж ирэв? Яагаад унсан бэ гэдэг талаар ярих юм бол за мэдээж энэ 7 оны хугацаанд нэг том мэдээ гарсан. За Fed interest rate буюу за төв банкны бодлогын өгөөний мэдээ гарсан. За төв бодлогын өгөө бол ерөөдөө төв банк бол бууруулаагүй. За ерөөдөө бол хатуу байр суурьтай, ерөөдөө бол хэвээр үлдээсэн байгаа. Тэгэхээр тийм учраас ерөөдөө бодлогоо буурахгүй гана өөрөө зах зээлийг хэлэхэд илүү одоо саад болж байна. За нэг хоёрт хэлэх юм бол мэдээж алт бол эн чинь 7 оны хугацаанд гэхэд маш өндөр өсөлтийг үзүүллээ. За тийм ч учраас ерөөдөө бол хүчтэй өссөн учраас хүчтэй унах магадлал бол өндөр байдаг. За энэ үзэлтийг бол харлаа. За тийм учраас ерөөдөө бол хүмүүс ашигаа бол татаад эхэлж байгаа болоо гэж бодож байна. За энэ дээр бас Трампын бас гаргаж байгаа шийдвэр гэх юм бол за Трамп бол за би бол ерөнхийдөө шусанаас хойш Байдны хийж чадаагүй хөрөнгө оруулалтуудыг бол би ингэж хийлээ. Хэдэн одоо $9,000 бол би ингэж олж хэдэн сая доллараар нь би бол хөрөнгө оруулалт хийлээ, ашигтай байлаа гэсэн юм ярьсан. За Трампын нэг онцолж ярьсан зүйл нь за Жером Паулыг бол онцолсон. За бид нар маш муу төв банкны ерөнхийлөгчтэй буюу за Жером Паулыг бол дуудахгүй хугацаанд тусаж байгаа. За тийм учраас би дараагийн бас Паулийн орон тавих одоо маш супер хүнийг зардана гэсэн юм ярьж байгаа. За мэдээж яг хууль эрх зүгээр бол шууд Трамп төмлөхгүй ч гэсэн бас нөлөө бас байдаг гэж магадгүй хаа. За тийм учраас за Жером Паул маань бол үүрэг тэжлийн хугацаанд бол дуусч байна. За тэгэхээр дараагийн төв банкны ерөнхийлөгч хэн байх вэ гэдгээс шалтгаалаад бас нөлөө маркет наашаас хөдлөх болов гэсэн хүлээлттэй бол байна. За тэр хугацаа бараг төгсөж байгаа учраас арилжаанд орохдоо заавал stop lossтай, заавал TP-тэй, за заавал орж гарах юутай. За мөн бас анхаарах зүйл нь их юм бол мэдээж арилжаанд орж байгаа бол те. За энэ ч нэг үерхтлэх юм бол ядаж 1 Hz 3, 1 Hz 5-ын арилжаа заавал хийгээрэй те. Тэгэхгүй яг 1 Hz 1-ийн арилжаа буюу ингээд яг гамблда 50% алдаа 50% олно гэх юм бол мэдээж энэ астай бол ямарч ашиггүй байх учраас
За ингээ хэдүүлээ эндээс жишээ аваад ярихад. За 1%-ийг алдаад ингээд stop loss аваад бай тийм үү? Аваад бай. За тэгтээ stop loss авсан хэдий ч гэсэн нэг арилжаа чинь яг 4-ийн дагуу явах юм бол мэдээж энд эрсдсэн эрсдлүүдийг нөхөх бүрэн боломжтой байдаг учраас заавал risk management-тэй арилжаанд орж байгаарэ гэж зөвлөмөр байна. За мөн за одоо яг trading plan тал руугаа ярих юм бол ерөнхийдөө хүчтэй уналтын үйлгэн бол ороод ирчихсэн байна. За тийм учраас одоо илүү хүлээн гэсэн үг. Тэр нь юу хүлээх вэ гэхээр одоо хэдүүлээ ерөнхийдөө паттерн л хүлээх гэсэн үг. За одоо чинь эндээс хүчтэй уналтын үйлгэн орж ирээд энд нэг иймэрхүү correction үйлгэн орж ирсэн байна. За яг энтэйг адилхан correction үйлгэн бол яг энд орж ирж байна. За тэгтээ ерөнхийдөө бол хэдүүлээ сая ярьсан юу гэхээр энэ уналтын бол ханах цаг нь бол ирсэн болов гэж харж байна. За тийм учраас ерөнхийдөө том уналт ороод ирсэн учраас томоохон шиг correction үйлгэн хүлээх гэсэн бодолтой байна. За тийм учраас ерөнхийдөө бол энэ 7 хоногт бол баг арилжаанд орохооргүй харагдаж байна. За магадгүй scalp trade энэ төр хийдэг бол илүү харж агаад баг цаг дээр бол паттерн үүсгэх юм бол доошо тийшээ long short хийгээд ич болно. За илүү 15 30 эсвэл цагийн график харж байгаа бол илүү хүлээсэн дээр болов гэж минийд бол харж байна. За ерөнхийдөө иймэрхүү зүйл бий болж байна гэсэн үг. За мөн бас short орсон хүмүүс байгаа хизээ ашиг авах уу гэсэн асуулт бол чатаар мэрсээр ирсэн. За мэдээж одоо та бүхэн эндээс бол би яг арилжааны шинжилгээд оруулсан тий. За ерөнхийдөө бол арилжаанд орвол гоё цэг. За тэгтээ шүн бодлогын үний мэдээ байгаа учраас анхааралтай байгаараа боломжтой аваар гэсэн мэдээлэл хүргэсэн. За эндээс магадгүй орсон хүмүүс байвал би бол мэдээж stop loss-ыг бол за break-even stop loss мэдээж болох нь ойлгомжтой буюу за мэдээж ханш дээшээс хаваад ороод ирсэн ч гэсэн ямар ч алдагдaltaгүй ашиггүй хана гэсэн. За тийм учраас ерөнхийдөө одоо ингэж татж харж хагаад correction-уудынхан дээр л stop loss тавьж менежмент хийнэ гэсэн үгтэй. Одоо чинь энийг correction үзэж бол энэний дээр break-in stop loss тавих хэрэгтэй. За эсвэл иймэрхүү дор break-in stop loss тавьмаар өгөх юм бол яг орсон зэг дээрээ байршуулад одоо ч юм уу те дахиад жоохон уналтын орж ирэх юм ч юм уу 50% нь хаах юм бол за илүү swing маягийн арилжаа барихад сэтгэл зүй аягүй гоё тогтвортой. Тэгтээ дөрвөн ашигтай байгаа учраас тэгэхээр цаашаа дахиад хал хувийн ашиг аваад бариад явчихвал бол асуудалгүй ус урт хугацаанд бариад авахгүй боломжтой байгаад учраас тэрийг бас анхаарад арилжаанд ороорой гэж бодно хэлмээр байна. За яг trading plan дээр бол одоо бол яг энэ л үнэхээр хэлэх зүйл алга байна. Ямар ч хэдүүлийнхэн олон ч хоногийн турш ярьсан уналтын хөдөлгөөн бол гоё ороод ирлээ. За одоо хэдүүлээ хэсэг жоохон завсарлага авах хэрэгтэй байна. За мэдээ сагаансаар төгчөө сайхан бууз муу заа гэд гэр орноо цэвэрлээд байж байна. Тэр орн чинь ханш сайхан correction хөдөлгөөн ороод ирэх юм бол эндээс нь хэдүүлээ алдахгүй хүн шиг гоё short арилжаанд орё гэсэн хүлээлттэй бол байна. За мэдээж алстаа бол мэдээж энэ уналтыг бол хансан гэж бол хэлэхгүй. Алстаа бол хэдүүлийнхэн таргет бол 73,000-аас 69,000 гэсэн түвшинлөө биткойныг бол хараад байгаа. За тийм учраас дахиад нэг юмрхүү энэ хөдөлгөөн ингээд ороод ирвэл дэжгүй гоё болов гэж харж байна. Нэг татаад харвал за энд нэг юмрхүү correction хөдөлгөөн үүсээд энэ нь өөрөө дахиад гоё паттерн болоод дахиад доошоос ирэх юм бол эндээс арилжааны оролтууд бол одоо л оролтуудын хаан цэгийг бол манайхыг үздэг хүмүүс бол ойлгоцсон шүү дээ. Тэр баг хичээл маягтай зүйл болсон баг гэж бодож байна. За паттерны дээрээс risk entry, pattern extruded entry, за pattern pullback дээр entry, за эсвэл add pattern үүсгэх юм бол add pattern дээр нь entry, stop loss-ыг pattern-хан дээр тавьж өгөөд за support resistance болж байгаа цэг дээр TP авах хэрэгтэй. За эсвэл TP open маягтай айлж явах бүрэн боломжтой. Тэгэхээр одоо энийг л яг өмнөх шиг correction хөдөлгөөний хүлээлт гэх юм бол за 3 хоног 4 хоногийн correction хөдөлгөөн орж ирэх болов гэсэн таамаг бол байна. За тийм учраас илүү тасар хөдөлгөөн илүү хүлээж арилжаанд орцгоё. За USD dominance хувьд бол нөгөө нэг гоё үүсэдсэн bullish pattern бол дэш стэрч гисэн баг. За
интернет маань жоохон лагтаад шүү. За энд хэдүүлэн ярьсан те. Том тааж болж исэн зэгээ дээшээ сэтэрсэн. За дээшээ сэтэрхтэй маш гоё буулж маягийн батарей нүүссэн байна гэсэн. Дээшээ сэтэрсэн. Батарейныхаа хэснэг дээр ирсэн. Одоо том цагаар нь батарей нүүлэн гэсэн үг. Энийг хүлээн гэсэн үг. За тэгтээ дэргүү дээшээ сэтэрч гэсэн учраас одоо яриадах зүйл байхгүй. За доо бол дээшээ сайхан хэгдээд гараад ирсэн. Одоо correction хөдөлгөөн. За эсвэл pullback-ийн хөдөлгөөн орж ирээд дахиад дээшээ өсөлтөн дээр нь Bitcoin маань өөрөө дэжгүй гоё доош өсөх магадлал батарей өмсөх юм бол доош өсөлтөн дээр нь short арилжаанд орно гэсэн. За USDT dominance дээр бол маш гоё батарей нь бол дээшээ сэтэрсэн. За Bitcoin дээр бас маш дэжгүй гоё батарей дээшээ сэтэрсэн баг. Бол надаар хэлүүлдэггүй хараад явах боломжтой байна. За алтан дээр хэдүүлээ 5,000 гэсэн түвшин дээр бол ярьжсэн те. За Bitcoin 100,000, Gold 5,000 энэ хоёрын аль нь төрүүлж хүрэх вэ гэсэн. За мэдээж алт бол 5,000 хүрээ. За дээшээ 5,598 гэсэн түвшин лөө хурж ирлээ. За одоо анхаарал үзсэн зүйл дахиад анхааруулмаар байна. Ерөнхийдөө бол алтан дээр short арилжаа хийхээс болгоомжлоорой. Bitcoin дээр long арилжаа хийхээс болгоомжлоорой гэсэн. Одоо тэр саналгыг дахиад хэлмээр байна. За энэ саналгыг бол баг 2 3 4 дугаарыг өмнөжүүлээ баг ярьж ирсэн. За тийм учраас алт хэдийгээр доош унаад ороод ирсэн байгаа хэдий ч за энэ дээр дахиад доош унах юм байна гэдэг байдлаар хандаад дахиад short арилжаанд орох юм тий. Иймэрхүү байдлаар битээ хандаарай. За алтууд мэдээж энэ дээр бол одоо нөгөө техник шинжилгээ, fundamental мэдээ ч юм уу тэр баг хамааралгүйгээр нэлээд амар хүчтэй өсөлт юм бол ороод ирсэн. Яг одоогийн байдлаар тогтож байгаа зүйл нь энд нэг дэжгүй доош харсан маягийн head and shoulder батарей нүүсээд дээшээ сэтэрсэн. За тэрнийхээ neckline дээр бол дэжгүй хоёр хатгаад support аваад байгаа харагдаж байна. За тийм учраас магадгүй дахиад ч дээшээ өсч магадгүй. За тийм учраас алтыг short хийхээс боломжтой. Өсөж байгаа зүйлийг бол сайхан өсвүүлээд явж дээ. За мэдээж зах зээл илүү өөрөө уналтаа илүү тодорхойлоод ирэх юм бол тэр үед нь short арилжаа хийвэл зүгээр болов уу гэж хэлмээр байна. За тэгэхээр алтан дээр сүүлийн 15 минут харъя л та. За энд нэг иймэрхүү гоё батарей нүүсээд доош сэтэрсэн юм байна. Дахиад энд нэг иймэрхүү triangle маягийн батарей нүүсэж байна. За магадгүй дахиад богино цагаар харах юм бол маань ингэж яваа доошоос тэрх юм бол дахиад 5,100 гэсэн түвшнийг ирээ шалгах магадaltaй харагдаж байгаа шүү. За бүгөөс энэ дугаарыг вэнтэж байгаа Vantage Broker байгаа. За та бүхнээс Vantage Markets дээр бүртгэлээ доор байгаа линкээр бүртгэлээ өсөж биднийг дэмжээрэй. За мөн бас энэ 7 ногтоо ч юм уу дараа 7 ногтоо юм би энэ манайхыг харилцаж байгаа үнтэй ярьж байгаа. За манай илүү клиентууд руу зориулсан гоё урамшууллууд юу байна? Бас кампань ажил зохион байгуулах уу гэдэг байдлаар хандаад илүү манайхыг сонгож байгаа хэрэглэгчнүүд илүү даваа талыг бий болох талаар нь бол ярилцах байгаа. За тийм учраас та бүхэн бүртгэлээ үүсгэж байгаа. За бүртгэл үүсгэхэд бол маш амархан юм билээ. Монгол хэлтэй байдаг учраас Монголд 5 дахь жилдээ хүлээж авч байгаа бүх юм монгол хэлтэй болцсон юм байлаа шүү. Тэгэхээр та бүхэн доор байгаа линкүүдээр бүртгэх юм бол манайхыг дэмжиж байна гэсэн үг шүү. За ингээд ерөнхийдөө бол техник шинжилгээг дуусгая. За зүгээр багахан жижиг нэг scalp маягийн арилжааны ID гэх юм бол за ингэж арилжаанд орох боломжтой юм шиг харагдаж байна. За Bitcoin дээр мөн адил нэлээ баг цаг дээр бол яг тэр батарейг үүсгэж байгаа маа алгадуу. За илүү том цагийнхаа батарейг хүлээ. За тэгээ дараа 7 хоногийн апдейтэн дээр ямархуу батарейн зурх нь за түүнээс дараагийн дугаар орохоос өмнө илүү гой зураглууд үүсэх юм бол за тэрийг илүү Telegram за сошиал хуудасуудаараа та бүхэнтэй хуваалцаад явах болно. За ингээд бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.